За аудитын маань энэ санхүүгийн алдаа зөрчил дутагдлууд юмнуудаа бас ялгаж салгаж олон нийтэд зөв ойлгуулах тал дээр хэлэхгүй бол нэг л их одоо 9.1 хэдэн одоо их найт төгрөгийн алдаа зөрчил дутагдал гэдэг яриад байгаа. Энэ дотор чинь бол одоо Нягтланбат бүртгэлийн одоо бүртгэлтэй холбоотой алдаа зөрчил одоо тэгээ эдгээр чинь бол залруулагдаад явдаг штэ. Энэ юмнуудыг одоо нарийн сайн дийлэх олох нь юм байгаа. Тэгээ энэ болгоны ялгаа заагийг сайн олон нийтэд гаргахгүй бол тэгэхгүй бол одоо нэг л их энэ төсвийн ерөнхийлөн захирагч нар татвар төлөгчдийн мөнгийг одоо нэг л их одоо сахилга батгүй санхүүгийн сахилга батгүй идэж уусан алдаа зөрчил гаргадаг юм байна гэдэг ийм буруу ойлголт ойлгох ийм одоо асуудлууд байна шүү. Тийм учраас энэ алдаа зөрчил дутагдлуудын аль нь одоо хэдэн тэрбум төгрөг хэдэн зөрчил дутагдал нь энэ Нягтланбат бүртгэлийн санхүүгийн бүртгэл хөтөлтэй холбоотойгоор залруулдаг алдаа дутагдлууд байгаа юм бэ. Яг цаана бас одоо төсвийн албан тушаалаа хэтрүүлсэн эрх мэдлээ уруулан ашигласан гэмтэргийн шинжтэй байж болох ийм асуудлууд нь хэд байгаа гэдэг ийм юмнуудыг нарийн сайн ялгаа заагийг гаргаж цаашдаа энэ тайлан юм дээр тусгаж ярьж хэлж яахгүй бол гишүүдийн асуултанд бас хэлж яахгүй бол нэг л их энэ одоо төрийн байгууллагын дарга нар төсвийн одоо татвар төлөгчдийн мөнгийг үргүү зарцуулж байгаа юм шиг их найдаар одоо хэмжигдэх хэмжээний алдаа зөрчил дутагдал гарсан байж тээ гэж ингэж одоо олон нийтэд ойлгодох буруу ташаа ойлголтууд яваад байна шүү. Энэ дээрээ бас одоо та бүхэн дараагийн хилцүүлгийн үе шатанд бас одоо зөв тайлбарлаж ялгаа заагийн зөв хэлээрээ хэдэн акт хэдэн албан шаардлага хөргүүлсэн энэ юмнуудаа бас ялгаа заагийн одоо тодорхой гаргаж хэлээрэй гэдгийг бас хэлье. За ингээд Монгол улсын 2024